Гэр бүл зохиосон анхны өдрөө гэргийн надад битүүшил хийж өгч байсан. Битүүшил уухгүй бол савгаа дарах бидэнд муу дүн тавих уу? Эх орн таныхан ирээдүйн таалал нийцүүлж Битүүшил уух даалгавраа биелүүлэх үү? Хүүштэй. За эх 7 хоногийн мигмар гарагт анх дугаар үндсэн хуулиа батсан өдрийг тохиолдуулан бид нийтээрээ амарна. Ингэхдээ зүгээр нэг амрахгүй Улсын хурлын тамгын газрын дэд дарах савгаагийн даалгаврыг биелүүлж битүүшил уухаар болоодхов. За тэгвэл ихтэй чи. Ааха. Одоо даалгавраа биелүүлнэ л гэсэн. Чадахгүй авах юм бэлэн шүү дээ. Надад үлчлээ. Тэр халамжтай үнцэрхэг үзэлтэй ах байхыг хүссэн ч ямар хоол яаж идэхээ заалгуулсан иргэд түүнийг айл өрхийн ахуугаас өндөж чадахгүй сэтгэхүйтэй гэж ёжлоод инээхэн инээж бухимдах нь бухимдаад өнгөрлөө. Урайлга нэртэй албан тоот нь үг үсэг найруулгын алдаагаар баялаг байгаа нь мөн урайлгахдаа багхгүй зардал гаргаж штор, постэр, реклам хийсэн нь олон нийтийн шүүмжлэх нэг үнцэг болоод байгаамаа. За энэ асуудалд тэд тайлбар хэлэхдээ анх дугаар үндсэн хуулиа батсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх, баярын уур амьсгал бүрдүүлэх, ширээний гол зоог нь битүүшил байх нь зүйтэй гэж уриалсан байгаамаа. Бүгд найрамдах улсаа тунхагласан баярын зоог битүүшил.